За өдрийн мэнд. Сайн явж хагаад машин ганц цэнгэлдэг газар хайгаад өглөө яхаа үүрээр 2 цэнгэлдэг газар бас байсан. Тэгсэн чинь би амжаагүй тэгвэл сая түрүүндээ харсан чи бас дүүрсэн байсан. Тэгээд яхаа өөрийнхөө ойролцоо ойр газар цэнгэлдэг гэж бодоод хүлээжсэн. Хүлээсэн чи ашгүй нэг нь гараад иртээ. Тэгээд нэг нь солироод тэгээд би сая амар хурдтай гарч яваад цэнгэлэхэд тэгээд зогсож ин саяхан асаагаад саяхан капинаас залгацсан. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрээ манайдаас ойртой 37 градус байж хатгийг өнөөдөр 25 болцсон. Үүлтэй жоохон сэрүүхэн гэхдээ айгүй гоё. Надын толгой амар өвдчихлөө. Би яс сая юм уусан сая босч чадас цай байгаа угаад. За түр бай бай. Ааштай тийм үү? Ясан нүгтэй. Фирсис хоо. Тати ави. Гоём тэж магадгүй. Цээг үзэлцэн хацсан одоос шивга. Киви хаяа. Это авокадо хоо. Жохон гоё штэ. Зөөлхий. Зөөр. Ахим. Ийм их ногоо на. Юу хөө. Эч төмс ах уу? Төмс. За. Тооч. Дэвтэг хийчихсэн. Би өөрийн энэ дамжтай байхгүй энэ хоёр. Тэгээд уул нь манай өөр дэлгүүрт энийг том нь байдаг юм гэсэн чинь жижигхэн юм савтай байна. Өөрхийн энэ бүр айгүй гоё амттай. Тэгээд эсвэл ойртой би ийм л юм уу байгаа юм л та. Амар гоё. Хоолоо өвдөл буцалгаж уувал илүү гоё амттай гэж магадгүй. Би өвөлт хийж туршиж үзнэ. За энд чил. Тэрийг авдаг. Энэ бас айгүй гоё амттай. Энийг уух тустай. За би ээж гэрлабертэй уулзах гээд хөдлөгчийн нар тасаад харан доошоос очлаа. Гэрлээ ээж хоёртой уулзаад бид гурав дахиад юмаа дуусгаж хийгээд тэгээд ер нь өнөөдөртөө тэгж өнгөрөн. Өдрийн мэнд. За би одоо яг дасгал руугаа явлаа. Өнөөдөр дасгал хийн. Тэгээд жаахан юм амжуулъя гэж бодлоо. Тэгээд гэлээ надтай хамт уулын явах гэсэн. Гэтэ болчлоо. Ганцаараа явлаа. Энэ 7 хоног дахиад юм май. Түр завгүй байсан тул нэг их бичлэг авч чадсангүй гэж юм. Тэгж яагаад. Гэхдээ өнөөдөр гэлээ битэр хамтдаа кино явна. Гараад ирлээ. Одоо гарах чинь. Халууцсан. Гартахгүй хатчих. Гоё юм. Тэр кино театр явчих. Барби кино. Барби. Мөрчигдраас гэсэн 5 дахь өнөөдөр бүтээсэн. Тэгээд манай ажлын хүмүүс бүгдээ энэ 7 хоног Барби үзээд ихтэй дөрөс ярьж эхлэн гэсэн тийм учраас хийсэн Барби үзээд явчих. Амар сэтгэлтэй. Яг гэдэг үгтэй. Супермаркет ороод маавал тэр одоо кино супермаркетээс усаад. Манай кино театр тэр гэж цоо палас гэсэн юм. Зранда. Цогийн баан. Гэрлээ хайж чи удаа тийм готин тавьчихсан шүү дээ.
Битэрийн кино одоо яг 5 минутын өмнө би гэрлээ гараад ирлээ одоо гүйч 5 минут дараа ихний гинэ. Битэр дахиад хоцорсон. Та нар бас видео руу явах гэж хоцордгоо. Битэр кино чадвар гэж хоцроод. Манай энэ яг хажууд байдаг болохоор юм ойрцохоор хоцроод байдаг шүү. Тэгээд тэгээд попкорн авах гэж байна. Амар уушт. Ооч. Махад байна зөө. Так яваад. За. Барби. Яа. Одоо ишиг ороод. Ямар гоё өнгөтэй. Чиг номерыг мэдэх бах. Би Монгол яцаа одоо нэг юм. Энэ өнгөлөө ши. Би ингэсэн сах юм. Энэ юм яаж? Энэ бах юм уу? Барби. Их сандраад байсан. Би ч юм эхлэх юм байна. This is right. We have a B, 4, and 3. Тэлбэр. Сая бороо цааш ороод суудсан байсан. Нэг ч дотроо зураг мураг аваад алцганаад байсан чинь. Бороо цаашнд орсон. Сая сандраад гүгэн. Кино хэлсэн байх гэж бодсон. Ашгүй хэлээг байна те. Коммент бичсэнд маш их баярлалаа. Тэгээд мэдээж бас хариулна. Одоо хариулсан байж ч магадгүй. Тэгээд тийм ээ гэрлээ бид ихэр бүх юм намжаад тэгээд бас өдөр маань зүгээр юу гэдэг вэ? Тогтмол юундээ оронгуудаас тайван сууж байгаа. Тэгээд гэрлээ бид бас өөрсдөө дахиж бяцхан танилцуулъя. Хүснээр нь тэгээд хүлээж байгаарай. Мэдээж шууд одоохондоо хийж чадахгүй. Гэрлээ ажилтай би бас сургуультай болохоор тэгээд бид хоёрын яс цаг яг таарч хамтдаа бас сууж тайван сууж тэгээд ярих цаг байдаггүй. Тэгэд мэдээж явандаа хийн шүү. Хүлээж байгаарай. За тэгээд бичсэнд нь баярлалаа. Яа халуун юм бэ. Ээж тамд ирээд цаашаа юм хийж тэгээд юм ерөнхийдөө тэгээд энэ weekend юу энэ зонтаа юм ингээл юм янзлаад бас баймаараа тогтчулж мөгчүүлээд шингэлүүлж мэдлүүлээд тэгээд бид нар чатаагүй байгаа. Шлиг авахд бас жоохон юм явж байгаа явцтаас одоо юм янзлаж маань камер гаргаад юм бичин гэд бас тэгж шууд гэлс тэгж чаддаггүй. Тэгээд энэ явцад бас айгүй их олон инээдтэй юм болж юм. Тэгэхэд бас тэрийг бас бичиж чадахгүй. Мэдээж камера тэр момент өөрийг хийзээ энийг хийх юу хийзээ багталж магадaltaй мэдэхгүй шүү дээ. Шууд багталчдаг гэдэг юм. Камер бэлгэн гараастай байдаг. Өчтөр одоо юмаа цааш нэгэд тэгээд өнөөдөр бас тэгж өнгөрүүлэх байх. Тэгээд би ч тийм эрдний нэгтгэж лифтэнд гацаад 30 минутанд лифтэнд гацсан нэг эмээтэй нэг жижигхэн хүүтэй хамт тэгээд хүлээж мүлээгээд галан хүмүүсүүд ирж бидрийг тэр лифтнээс аварж манаад тийм юм болсон шүү дээ. Би бас яг ингээд холоос харчаал за шатаар гарах уу юу нэр юу лифтээр гарах уу гэж бодож ирсэн. За эмээ нэгэнт лифтний товчлууд дарсан юм чи хамт гарчий да гэд гарсан.
орсон байхгүй. Орсон чи дараад нь аратаас нэг хүү орж исэн. Тэр хүү жаахан том тэгээд жаахан бондгор тийм хүү байсан. Тэр хүү яг орж ирсэн чинь лифт доошоо пүк гэдэг ингэхгүй юу. Тэгэхээр энэ одоо юу бэ гэж бодсон байхгүй. Тэгээд хаалга хаагдаад дээшг ингээд гарч исэн чи гівгэнд лифт зогссон. Бид тэр бүр ингээд гайхаад яг дунд нь дээдлийн хаалга, доотлын хаалганы яг дундлах тийм замд нь гацсан. Тэгээд ашгүй тэр лифт өөрөө бас гадааны лифт байж таарсан. Тэгэхээр бас хүмүүс хараад эсвэл гэрэл гээ орж байгаа болохоор арай гайгүй байсан. Хажуудаас эмээ бас жоохон сандраад би эмээтэй жоохон тайван байх гад ярьж мэрээд тэгээд пан яахгүй гэдэг. Тэгж яасан байгаа. Тэгэл яг төвчл гарсан. Тэгээд тэр өдрөөс амар халуун өдөр байсан. 37 градус. Лифтэнд яасан чи сүүл рүүгээ нөгөө лифтний завар штоф заагаар дутагдаад агаар нь жоохон жижигэн болоо л хэмжээ. Тэр нь яг мэдэгдэд бүр лифт улам халуун болоод. Тэгээд ирээд 30 минутын дараа бидрийг аварж гаргасан. Тийм болсон шүү дээ. Бичлэг таалагдсан бол та нараас дагаж болно шүү. Тэгээд эсвэл лайк дараа тонхоо хасаагаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл бай бай.